Байгаль хамгаалалт журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хилцээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгаль орчин аж үйлчлэлийн яамнаас тус хэлтэц автомашин болон техник хэрэгслийг гардуулж өглөө. Машины түлхүүрийг байгаль орчин аж үйлчлэлийн сайд Баярцогт өөрийн биеэр цагдаа хэргийн газрын дарга Самдаг Оширт гардуулж өгсөн байна. Цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах газарт 2010 оны 7 дугаар сард байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хилцээг байгуулан 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. Тус хилцээний хувьд одоогийн мэдлэр хамгийн эрчимтэй хийж байгаа ажлуудын нэг бол модны хулгайшаа тэмцэх явдал байгаа. Харин энэ ажилд өнөөдрийн өгсөн 2 машин ихээхэн чухал хувь нэмрээ оруулах юм байна. Учир нь хамгаалах цагдаа нар модны хулгайшийг харсан тохиолдолд дэмийл машиныхан дугаарыг тэмдэглэж авах зур ажил хийж чаддгүй байна. Харин одоо унах унаатай болсон мөрдөх хилцээний албаа хавчдын модны хулгайштай тэмцэх ажил нь нэг алхмаар урагшилж байна. Цагдаагийн байгууллагынхаа дэмжлэгтэйгээр хэд хэдэн тушаал шийдвэрийг гаргаад байна. За энэ дээр юуны өмнө бид нар одоо цагдаагийнхаа байгууллагад бол 2 машин эргүүлийн зориулттайгаар одоо гаргаж өгөхөөр бэлдээд байна. Бид өөрийнхөө нөөц болцооны хүрээнд ямар ч гэсэн энэ алхмыг хийж байна. Энийний ач холбогдол нь юу гэхээр их олон хүмүүс надад ямар асуудал тавьж байгаа гэхээр энэ хулгай модны энэ хулгайн замууд дээр пост тавьж өгөөч гэдэг асуудлыг яриад байгаа. Тэгэхээр пост тавина гэдэг бол хөдөлгөөнгөө харуул. Хөдөлгөөнгөө харуул гэдэг юу гэсэн үг вэ гэхээр хулгай машинууд жишээлбэл шүн дөлөөр 3-4 цагт явж байхад тэр постн дээр байж байгаа унаагүй хүмүүс бол нэлээд холоор өнгөрж байгаа машинуудыг хараар тэмдэглэл өнгөрөхөөс биш хойноос нь хөөцөлдөө тэднийг барих боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрв энэ постуудад бид нар мөнгө зарцуулах юм бол энэ нэлээд өргүү зардал болох шинжтэй болоод байна юм аа. Яа Монголын одоо тал нутаг дээр бид нар постыг хичнээн газар байгуулсан ч өөр шинэ газруудаар шинэ зам гаргаад харин зорилгодоо хүрэхгүй байгаль орчныг илүү доройтуулаад одоо хөрсийг доройтуулах ийм эрсдлийг үүсгэж байгаа учраас бид нар арай зөв шийдэл нь энэ хөдөлгөөнтэй харуулыг бий болгох ёстой болов уу гэж бодож байгаа юм. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг гэдэгт хууль бус агнуур газрын хэвлийг ашиглах хамгаалах журам зөрчих, усны агаарын химийн хорт бодисын хууль тогтоомж зөрчих, хууль бус ашигт малмлын олборлтын үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийлгүүлэхээр газрын хэвлээд хохирол учруулах зэрэг гэмт хэрэгүүд багтдаг байна. Харин төрлийн гэмт хэргийн гаралтыг багасгах, бүр цаашаа таслан зогсоох үүргийг байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хилцээс хариуцдаг байгаа. Их орны төлөө чухал үүрэг гүйцэтгэх тус хилцээс өнөөдөр ийхүү шинэ автомашинтай болсон цагдаагийн ерхий газрын дарга сандагдорж байна. Ер нь байгаль орчин аж үйлчлэлийн яам цагдаагийн байгууллага хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ өнөөгийн шаардлагын хэмжээнд бас хүрсэн үгүй үгүй байгаа. Байгаль орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг зөрчлийн асуудал их төвөгтэй байгаа. Ер нь хүндэрч байна, хүнд байна гэж одоо хэлж болно. Энэ мод хулгайлах тэгэл одоо самар жимсний асуудал гээл байгаль дуйлантай томоохон хэрэг асуудлууд гарч байна. Түүний наан нь олон багахан дуу хэрэг зөрчлийн асуудал байгаа юм аа. Байгаль орчин аж үйлчлэлийн яамнаас цагдаагийн байгууллагыг байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа улам сайн эрчимжүүлээсэ хамтын ажиллагаагаа улам бэхжүүлээсэ гэсэн үүднээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг улсын Мөрдөн байцаах газрын нэг хэлтс байгаа. Энэ хэлтсийн ажлыг сайжруулах, энэ хэлтсийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр 2 автомашиныг хандив болгож тусал дэмжиж байгаад талархаж байгаа нэ. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хилцээний хамт олон цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, ажлыг бэхжүүлэх, алба хаагчдыг мэрэгжүүлэх, сургаж дадлагжуулах, мөн мэрэгжлийн удирдлагаар орон нутгийн цагдаагийн газар хилцүүдийг хангах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөд байгаа юм байна. Зөвшөөрлөг ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж шийдвэрлсэн. Харин Монгол Ардын нам үчилж байр суурин дээр баттай зогсохоор шийдсэн байна. Монгол Ардын нам ардчилсан намтай зөвшөөрчих байр суурин дээр баттай зогсохоор шийдсэн бололтой. За өнөөдөр Монгол Ардын намын зүгээс хэвлэл мэдээлэл олон нийтэд хаанда мэдээлэл хийсэн. За Монгол Ардын 3 хүсэлтэнд ардчилсан нам хатуухан байр суурийг илэрхийлсэн юм а. За тэгвэл Монгол Ардын нам тэрхүү хариултанд хариу шийдвэр гаргаж
зөвшөлдөх шийдвэрүүдээрээ баттай зогсохоор болсон байна. За өгтөө бол ардчилсан намдаа Монгол Ардын нам улсын хуралдах гацаа гаргах гэж 2 ч удаа уулзсан. За гэвч нааштай хариу авч чадаагүй. За Монгол Ардын намын байр суурь бол төрийн ажлыг гацаах сонирхолгүй байна. Гагцгүй улсын хурлыг хуулийн хүрээнд байгуулах ёстой. За ингэж байж гэмээр гарч байгаа бодлого шийдвэр хууль ёсных болно. За тиймээс улсын хурлын даргаыг томилсон асуудалтай эргэж харах шаардлагатайг үзүүлж байгаа юм а. За тэгвэл ардчилсан нам үүний хариуд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан хэмээн нэг дэх хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон. За Монгол Ардын намын 2 дахь хүсэлт бол Өвөр хангай аймаг болох 10 дугаар тойргийн маргаантай асуудлыг шүүхөөр шийдвэрлэх явцад дэг зөрчигдсөн. За энэ нь ганцхан шүүгч сууж байгаад оролцож хариуцагч талыг байлцуулгүйгээр маш богино хугацааны дотор гомдлыг ихэлэлцэн шүүх хуралдаан буруу явсан гэж үзэх үндэслэлтэй. За бидний хувьд шүүх ямар шийдвэр гаргасанд нөлөөлөх ёс байхгүй гэдгийг хэлжээ. За тэгвэл дээрх 2 дахь хүсэлтэнд мөн л ардчилсан нам хатуухан хариу өгсөн. За ардчилсан нам харин ийхүү хариулсан Өвөр хангай асуудалд улсын хурал бус шүүхийн байгууллага эцсийн шийдвэрийг гаргахад бол бидний амжилттай хамаагүй гэсэн товч тодорхой хариултыг өгсөн. За ардчилсан нам 2012 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй ч Монгол Ардын намыг сүрдүүлэхтэйгээ байгаа юм а. За ардчилсан намын хариултыг сонсон Монгол Ардын нам ардчилсан намынхантай Монгол Ардын намын бүлэг дахин ярилцаж зөвшөлтчлийг өргөжүүлэх ёстой хэмээн байр суурь дээрээ баттай зогсохоор шийдсэн бололтой юм а. За Монгол Ардын намын илэрхийлсэн хүсэл зөвхөн хуулийн хүрээнд болсон гэдгийг тэмдэглэн хэлж байсан юм а. Эв зүгөө олж бие биенээ ойлголцож хуулийн хүрээнд ажилдаа орох ёстой хэмээж байгаа юм байна. За улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга инх болт хэлэхдээ Монгол Ардын намын хувьд 3 ч бүлэг байгуулах дайны асуудлыг улсын хуралд авсан учраас ардчилсан намын хувьд асуудалд хүндрэлтэй хандна хэмээн найдаж байгаа энэ үеэр мөн хэлсэн юм а. За ямар ч тач олигарх 2 нам өөрсдийн гаргасан байр суурин дээр баттай зогсох бололтой юм а. За ёстой нэгийг үзүүлж нэхийдээ уралцах үлдээд байх шиг байна.